That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Одоогоос 67 жилийн өмнө буюу 1958 онд Иракт болсон төрийн эргэлтийн үр дүнд Ирак улсад хаант засаглал буюу монарх дэглэм бүрмөсөн нуран унснаар Саддам Хусейны 90 үе эхлэх нөхцөл бүрдсэн юм. Түүхийг арай өмнөх цаг үеийн ухраавал Ирак нь дэлхийн 1-р дайны он жилүүдэд Отоманы эзэнт гүрний нэг хэсэг байв. Харин уг дайны үр дүнд 1917 онд Британий цэргийн эвсэл Багдад хотыг эзлэн авсан байдаг. Улмаар дэлхийн 1-р дайн дууссаны дараагаар Отоманы эзэнт гүрэн задран унаж, тус эзэнт гүрний мэдэлд байсан ойрхит орнын газар нутгуудыг Франц болон Британи хуваан захирах болсон юм. Одоогийн Ирак болон Йордан, Палестин зэрэг нутгууд бүхэддээ Британий шууд захиргаанд орсон бол Египт, Кувейт зэрэг улсууд нь Британий шууд бус нөлөөний бүсэд орсон байдаг. Харин Сир болон Ливан зэрэг улсууд нь Францын мэдэлд оров. Улмаар 1921 онд Британчууд Иракт өөрийн гэсэн хаан хэрэгтэй гэх шийдвэрт хүрэв. Мөн тэд Иракийн шинэ хааныг Иракийн бус гадны хүнийг сонгох хэрэгтэй хэмээн шийдсэн байна. Ер нь Британчууд өөр бусад улс орнуудын хаадуудыг маш олон удаа түүхэнд томилж байсан бөгөөд үргэлж гаднаас шинэ хаадуудыг завдаг улс байсан. Тухайлбал 1833 онд дөнгөж шинээр тусгаар тогтносон Грек улсын хаанаар Баварын хунтайж Отог томилж байсан бол Грекийн хамгийн сүүлчийн хаанаар Дайн гаралтай хаан 1-р Жоржийг томилж байсан түүхтэй. Тэгвэл Британчууд Иракийн хувьд 1921 онд Арабын хамгийн хүчирхэг гэр бүлүүдийн нэг болох Отоманчуудын эсрэг босон тэмцэж байсан Хашемитийн гэр бүлийн гишүүн Хусейн бин Алигийн 3 дахь хүү Фейсалыг сонгосон юм. Ингэснээр Иракийн эзэн хаан 1-р Фейсал гэгч хүн түүхийн худалснаа мэндэлсэн байдаг. Түүний гэр бүл буюу Хашеметийн гэр бүлийнхэн 1916 оноос эхлэн Арабын өнцөг булан бүрт өөрсдийн ноёрхлыг тогтоож эхэлсэн бөгөөд тэдний гэр бүлийн мэдэлд тухайн үедээ Сир болон Йордан, Ирак зэрэг улсууд харьяалагдаж байв. Мөн Йордан улсын хувьд Хашеметийн гэр бүлийнхэн өнөөдрийг хүртэл тэнд төр барьсаар байгаа. Тэгвэл Иракийн анхны хаан 1-р Файсал Исламын шашны сүннит урсгалыг шүтдэг байсан бол Ирак нь өөрөө шиит урсгалыг шүтдэг улс байв. Энэ ч утгаараа хаан нь өөрөө өөрийн улс орондоо шашны цөөнхөд тооцогдож байлаа. Гэхдээ Фейсалийн дотор нэгэн том хүсэл амбиц байсан нь пан араб үзэл сурталтай нэгэн байлаа. Тэрээр Ирак улсыг Британчуудын мэдэлд буй Палестин болон Францын мэдэлд буй Ливан, Сир зэрэг улсуудтай нэгтгэж бүгдийг нь хамтд нь өөрийн мэдэлд оруулахыг хүсэж байв. Хэрв тэрээр үүнийг хийж чадвал Ирак дахь шиит олонх тэрхүү шинээр байгуулагдах улсад эсэргээрээ шашны цөөнх болон хувирах байлаа. Гэхдээ Фейсал хувь хүнийхэн хувьд хэрцгий догшин арын шинтэй нэгэн огтоосоо байсангүй. Тэрээр сүнитч бай, шиитч бай. Бүр курдууд болон еврейчүүдтэй хүртэл бүгднтэй нь эвтэй найртай харьцдаг нэгэн байв. Мөн тэрээр Иракийн газрын тосны нөөцийн асуудалд маш их анхаарал хандуулдаг байсан бөгөөд газрын тос нь түүний ядруухан улс үндэстний хөгжлийн түлхүүр гэдгийг маш сайн мэдэж байлаа. Гэвч үнэндээ тухайн үед Иракийн газрын тосны дийлэн хэсэг нь Британчуудын шууд мэдэлд байв. Мөн тэрээр Британчуудын тусламжтайгаар Иракийн зэвсэгт хүчнийг шинжлэх ажилд ихээхэн ач холбогдол өгсөн юм. Улмаар 1932 он болов. Британчууд Иракийг тусгаар тогтнуулах асуудал дээр санал нэгдэж Ирак улсыг аль бие ёсоор тусгаар тогтносон улс болгов. Хэдийгээр Британчууд Иракийг тусгаар тогтнуулсан боловч Иракийн нутагт тэд ихээхэн хэмжээний цэргийн хүчийг тогтмол байршуулан мөн түүгээрээ дамжуулан Иракийн хааныг өөрсдийн нөлөөнд байлгах бодлогыг хэрэгжүүлдэг байлаа. Британчууд өөрсдийн нөлөөг Иракт байлгах гэж тэгж ихээр хүсэж шунаад байсны цаад шалтгаан нь гагцхүү газрын тосны арвин их нөөцтэй холбоотой байв. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага Домч бор брендийг танилцуулж байна. За Домч борын 5 тансаг хунчирт зэрэг цувралуудын шинэ бүтээгдэхүүн болох хуш модны самартай төрөл нь худалдаанд гараад байгаа юм. Энэхүү шинэ төрөл нь Монгол орны ойгоос хамгийн сайн сортын самруудыг орчин үеийн шинжлэх ухаан болон уламжлалт ангаах ухаан
ухаантай хослуулан гаргасан гайхамшигтай бүтээгдэхүүн юм а. За энэхүү зөөлөн бөгөөд тансаг амттай бүтээгдэхүүнийг та хэрэглэхдээ нэг удаадаа 50 мл-ээр буюу хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг уриадж байгаа юм а. Харамсалтай нь тусгаар тогтносон шинэхэн Ирак улсад 1-р Фейсал хааны хаанчлал тийм ч удаан үргэлжилсэнгүй. 1933 онд тэрээр дөнгөж 48 наснда Швейцарын Берн хотод байхдаа амьсгал хураав. Улмаар түүний хаан ширээг хүүн болох Гази залхамжлав. Шинэ хаан яг эсхийнхээ нэгэн адил Пан Араб үзлийг баримталдаг мөн эх орондоо Британий нөлөөг бууруулах хүсэлтэй нэгэн байв. Газигийн хувьд хөрш залхаа орших Британий мэдлийн Кувейтийн нутгийг өөртөө нэгтгэх амбицтай нэгэн байлаа. Хожим Саддам Хусейн ч гэсэн Кувейтийг нэгтгэхээр Персийн булангийн дайныг эхлүүлж байсныг та бүхэн санаж байгаа байхаа. За гэхдээ Иракийн 2 дахь хаан Газигийн хувьд ч гэсэн түүний амьдрал харамсалтай тийм ч урт байсангүй. Тэрээр 1939 онд дөнгөж 27 настайд автомашины ослоор амиа алдав. Тухайн үед Иракийн ард иргэд хааныг нь Кувейтийг нэгтгэх санаатай байсан учраас Британий тусгай албад түүнийг хөнөөсөн хэмээн итгэцгээж байв. Улмаар түүний залхамжлагчийг хүүн болох 2 дугаар Фейсал өвлөн авахар болов. Гэвч нэгэн том асуудал тулгарсан нь шинэ хаан дөнгөж 3 настай байв. Иймээс төрийн бүх эрх мэдэл хааныг нас бид хүрэх хүртэл хааны том үеэл болох Ханху Абдалд шилжжээ. Гэтэл тухайн үед дэлхийн 2 дугаар дан гэнэт ихлэв. Ирак улсын хувьд Британий шууд нөлөө ихтэй байсан тул мэдээж хэрэг барууны холбоотнуудын талд оров. Гэвч тухайн үеийн Иракийн 4 том генерал хоорондоо хувилдаж 1941 онд цэргийн эргэлт хийж нацист Германы талд эвсэг шийдвэр гаргажээ. Тэдгээр генералууд Германы тагнуулын байгууллагатай үгсэн хувилдаж дайны дараа Иракийг Британий нөлөөнөөс бүрэн гаргаж бүрэн тусгаар тогтнуулах болцолтойгоор холбоотон болсон байна. Нэгэнт төрийн эргэлт гарсан учраас Иракийн хаан 2 дугаар Фейсал өөрийн эрх мэдлийг барьж буй үеэлийн хамтаар Британи руу зугтахаас өөр аргагүй болов. Улмаар дайны төгсгөл үед Британи болон Францын цэргүүд Ирак дахь босгож генералуудыг дарж 1947 онд Иракийн өмнөх дэглэмийг дахин сэргээв. Иракийн 2 дугаар Фейсалын хувьд тэрээр Британд амьдарч байх хугацаанд өөрийн боловсролыг нэмэгдүүлэн суралцсан бөгөөд түүнтэй хамт түүний өөр нэгэн үеэл болох Хусейн бас суралцж байлаа. Хожим Хусейн нь Йорданы эзэн хаан болсон юм. Улмаар дайны дараа 2 дугаар Фейсал Иракт иргэн ирж Америк нэгдсэн улстай тун ойрын харилцаа тогтоож эхлэв. Мөн 1953 онд тэрээр хууль ёсны дагуу албан ёсоор Иракийн бүрэн эрхэт хаанаар өргөмжлөгдөжээ. Гэсэн хэдий ч Фейсал дэндүү залуу бөгөөд туйлын туршлага нэгэн байв. Иймд тэрээр өөрийн том үеэл ах болох Ханху Абдал болон ерөнхий сайдынхын зөвлөгөөгөөр тэдний үгээр бараг бүх шийдвэрүүдээ гаргадаг болов. Өөрийн толгойгүй дэндүү сул дорой хаантай ботсон тул Ирак даяар олон төрлийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүд олон бүлэгмүүд борооны дараах үйл мэт үе олноороо байгуулагдаж эхлэв. Түүний эцэг болон өвөөгийнх нь үйл хэрэгт үнэнч байсан Пан Араб үзлийг баримтлагч нийгмийн нэг хэсэг хоорондоо нэгдэж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд орж эхэлсэн бол үүнтэй зэрэгцээд британчуудын эсрэг үзэл санаатай бүлэгмүүд мөн коммунист хөдөлгөөнүүд хүртэл хаа сайгүй байгуулагдав. Мөн өөр нэгэн ноцтой үйл явдлын үр дагавар тухайн үед бий болсон нь хааныг нас бид арай хүрээгүй байхад буюу 1948 онд түүний өмнөөс төр барьж байсан том үеэл нь британчуудтай үргэлжлүүлэн доктортой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 1953 онд Фейсал албан ёсоор хаан болсон даруйд ахыхан байгуулсан тэрхүү гэрээг хууль ёсны дагуу баталгаажуулжээ. Үүнийх нь улмаас Ирак даяар түүнийг эсэргүүцсэн асар том хэмжээний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Британчууд тус гэрээний ачаар Иракийн газрын тосонд бүрэн хяналтад тогтоох боломжоо баталгаажуулсан байв. Улмаар улс орон даяар тэгш бус байдал газар авч эхлэв. Эзэн хааныг тойрсон нийгмийн цөөхөн элит баян хэсэг харин үлдсэн хүн ам нь бүхэлдээ шахуу нийгэмд шударга ёсыг шаардсан ард иргэдийн олонх болон хуваагдсан бөгөөд иргэдийн хувьд тэгш эрхийг шаардаж байсан учраас Ирак даяар коммунист үзэл санаа газар авч эхэлжээ. Гэтэл тухайн үед буюу 1952 онд Египт улсад Пан Араб үзлийг баримтлагч иргэд бослого дэгдээснээр өөрсдийн хаан засаглалыг түлхэн унгаасан ноцтой үйл явдал болов. Египтийн энэхүү бослогыг Египтийн хуранда Гамал Абдел Насер удирдсан бөгөөд 1956 онд тэрээр Египтийн нутагт орших Суэцийн сувгийг бүхэлд нь Египтийн мэдэлд оруулах шийдвэр гаргасан байдаг. За гэвч энэхүү сувг нь тухайн үедээ Британи болон Францын мэдэлд байсан учраас эдгээр улсууд Египтэд дайн зарлаж түнчлэн ойролт орондод дөнгөж шинээр байгуулагдаад байсан Израиль улс ч гэсэн Египтэд дайн зарлав. Ингээд холбоотны эвсэл 1956 онд Египтийн Синайн хоогийг эзлэн авчээ.
Гол нь энэ үйл явдал нь Ирак улсад хэрхэн нөлөөлсөн бэ гэвэл Иракийн хаан Британтай хамтран ажиллах гэрээг 1953 онд баталгаажуулсны улмаас Британий цэргүүд Иракийн нутагт байрлах болсон бөгөөд Египтийн дайнд Британий айрам Иракийн газар нутгийг өөрсдийн цэргийн түшис газар болгон ашигласан юм. Энэ нь мэдээж маш олон иракчуудын дургуутсыг хүргэв. Ингээд эцэст нь 1957 оны 2 дугаар сард Ирак дахь үндэсний ардчилсан үзэлтнүүд мөн коммунистууд пан-араб улсыг дэмжигчд гэх мэтээр эзэн хааны эсрэг санаа бодол агуулсан бүх бүлэглэлүүд өөр хоорондоо эвлэлтэн нэгдэж хараат бус офицеруудын нийгэмлэг хэмээх нууц байгуулахыг байгуулжээ. Египтэд яг энэ зарчмаар байгуулагдсан бүлэглэл хаант засгаа түлхэн унгаж хурандаа Гамал Абдел Насир төрийн эрхэнд гарч байсан бөгөөд яг үүнтэй адил үйл явдал Ирак улсад өрнөж эхлэв. Гамал Абдел Насир бол арабын ертөнцийн хамгийн анхны хамгийн хүчирхэг пан-араб үзэлтэй нэгэн байсан юм. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүлэн аваарай. Shopee Hub цэг. Гэлт мөндөн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болд юм бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Тэгэхээр Иракийн дотор байгуулагдсан цэргийн офицеруудын нууц эвслийн байгууллага нь Иракийн хаант засаглалын гол аюул болон хувирсан бөгөөд Иракийн хаан Фейсал цэрэг армиа бэлэн байдалд оруулав. Гэтэл 1958 оны 2 дугаар сарын 1-ний өдөр төсөөлөөгүй үйл явдал болж Сир улс албан ёсоор Египт улстай нэгдэж Арабын нэгдсэн бүгд найрамдах улс гэгч улс байгуулагдав. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн Иракийн хааны ойрын үеэл нь Йордны хаан байсан тул Ирак Йордан хоёр улс Египт Сирийн нэгдлээс айж эмээсэндээ өөр хоорондоо маш ойрын харилцаатай холбоотонд бодж эхлэв. Тэд хоорондоо эвсэхгүй бол өөрсдийн эрх мэдлийг авдах аюул дэгдэж мэдхээр байлаа. Улмаар Иракийн хаан Фейсал 1958 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Йордны хаантай гэрээ байгуулснаар тэд адил Хашиметийн гэр бүлийн гишүүд байсан учраас Хашиметийн Арабын холбоо гэгч эвслийг байгуулжээ. Мөн Иракийн хаан Фейсал Йордны хааны ах нь байсан учраас уг холбооны тэргүүнээр тэр өөрөө болцсон байна. Улмаар хоёр улс засгийн газруудаа ч нэгтгэв. Түүнчлэн цаагаараа британчууд уг холбоог тууштай дэмжиж байлаа. Учир нь британчууд саяхан эвссэн Сир болон Египт улсуудаас маш их болгоомжлж байсан тул Ирак болон Йордны холбоонд өөрсдийн бүх боцоог тавьсан юм. Гэхдээ энэхүү Йордан Иракийн эвслийн ард британчуудын дэмжлэг байсан учраас Иракийн ард иргэд уг эвсэлд маш ихээр дургуутсаж байв. Тэд өөрсдийн хааныг Британий бууны нохоо хэмээн үзэх болжээ. Иймээс тэд төрийн эрх мэдлийг хүчээр авахаас өөр аргагүй хэмээн шийдэцгээв. Үнэхээр ч Британий нөлөө Иракийн улс төр эдийн засгийн амьдралд асар их байсан тул Иракийн улс төрийн зарим элит хэсгүүд улсад нь байгуулагдсан чөлөөт офицеруудын бүлгэмтэй нууцаар хамтран ажиллаж хаант засгийнхаа эсрэг хувилдаанд нэгдэж эхэлжээ. Египт болон Сир улсууд нэгдсэний дараагаар энэхүү нэгдэл нь хурш Ливан улсын улс төрийн уур амьсгалд нөлөөлж эхлэв. Тухайн үеийн Ливанд Британи болон Францын нөлөө асар их байсан бөгөөд Египт болон Сир улсууд хүч хавсран Ливандынхаа барууны нөлөөг арилгах бодлого хэрэгжүүлж эхлэв. Хэрэв Ливан улс энэхүү нэгдэлд орвол барууны талыг баримтлагч Ирак болон Йордан улсууд бүс нутагтаа ганцаардаж бүх нөлөөгөө алдаж эхлэхээр байлаа. Иймээс Иракийн зүгээс Ливанд эдийн засаг болон цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Ливаныг пан-араб үзэлтнүүдэд алдаж хэрхэвч болохгүй байлаа. Харин яг энэ үеэр Ирак дахь чөлөөт офицеруудын байгууллага хөдөлгөөнд орж эхлэх нь зүйтэй хэмээн шийдэж цэргийн хурандаа Абдал Карим Касимийн удирдлагад ор идэвхжиж эхлэв. Нэг ёсондоо бол Иракийн армийн удирдлагууд эзэн хаандаа үнэнч нэг хэсэг болон үндэсний үзэлтэй өөр нэг хэсэг болон хоёр хуваагдав. Улмаар 1958 оны 7 дугаар сарын эхээр босгочдын 20 дугаар армийн бие бүрддэхүүн анхны галыг асаасан үйл ажиллагааг эхлүүлж Иракийн нийслэл Багдад хотын төв радиог өглөө үрээр эртлэн эзлэн авч өөрсдийн хяналтанд оруулав.
Үүний дараагаар босогч тавынхан олон нийтэд хандан төв радиогоор мэдэгдэл хийж Ирак дахь империализм болон хаант засаг ийхүү түлхэн унгагдсан болохыг олон нийтэд зарлав. Мөн шинээр байгуулагдах засгийн газар эхний ээд чинь төрдөө 3 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд чөлөөт сонгуул удахгүй хийх талаар ярьжээ. Харин яг энэхүү радиогийн мэдэгдлийн үеэр Эзэн хаан Фейсал Багдад дахь өөрийн ордонд байсан бөгөөд тэрээр өөрийн үнэнч цэргүүдийн хамгаалалтанд найдвартай газар байв. Хааны үнэнч торгон цэргүүд батлан хамгаалах яаманд бус хааны шууд тушаалаар захирагддаг байв. Улмаар нэг их удалгүй босогч армийнхан хааны ордны гадна ирэв. Энэ үед хаан Фейсал өөрийн торгон цэргүүдтэй нөгөө талд буй босогч цэргүүд рүү хэрхэвч гал нээж болохгүй гэх тушаал өгчээ. Улмаар түүний торгон цэргүүдээс бусад Иракийн бүх армийнхан түүний эсрэг бодж хувирсан тул арга буюу 2 дугаар Фейсал бууж өгөх тушаал өгч гэр бүлийнхэн гишүүдийн хамтаар цагаан туг баринд гарч иржээ. Гэвч түүнийг гэр бүлийнхнийхэн хамтаар гарч ирсэн даруйд цэргийнхэн тэднийг буудан хөнөв. Фейсал хаан ингээд 23хан наснда буудан алагдаж түүний алагдсан мэдээг радиогоор улс орон даяар цацаж түүнийг алагдсан гэдгийг нотолсон юм. Харин түүний засгийн газрын ерөнхий сайд байсан хамгийн хорчин нөхөр болох Нуси ас-Сайд нь эхэндээ амьд гарч чадсан боловч тэр өдөртөө иргэдэд баригдан хамгийн хэрсгэгээр зодуулж алагдсан юм. Түүний цогцыг мөн гудамжаар чирээ явж доромжилсан байдаг. Энэхүү төрийн иргэдт нь барууны хүчнийхэн ялангуяа британчуудын хувьд гинтийн аимшигтай мэдээ болон хувирсан юм. Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллагын зүгээс энэхүү төрийн иргэдтийн ард Египтийн ерөнхийлөгч байсан хэмээн таамаглаж байв. Улмаар нэгэнт хаан алагдсан тул Иракт шинэ засгийн газар байгуулагдав. Гэхдээ энэхүү шинэ засгийн газар нь улс төрийн болон үзэл санааны олон өөр хүчнүүдийн хамтарсан засгийн газар байсан тул тэдэнд нэгдсэн үзэл санааны нэгэн үнэт зүйл гэж байсангүй. Гэсэн хэдий ч 1959 онд энэхүү шинэ засгийн газар ямар ч тач өөрсдийн хүслийг гүйцээж Британтай харилцах бүх харилцааг нь тасалсан юм. Харин Британий оронд Египт, Сир зэрэг улсууд болон зөвлөлт холбоотой улстай илүү найрсаг харилцаатай болж дотносож эхэлсэн байна. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хамтран ажиллагч байгууллага болох Австрийн хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болбол Австригт хандаарай. Ийхүү шинэ Ирак улс хэдийгээр байгуулагдсан боловч тус улсын улс төрийн тогтворгүй байдлын улмаас тухайн үеийн ерөнхий сайд болоод байсан Касим 1963 онд мөн л өөрийнх нь эсрэг зохион байгуулагдсан төрийн иргэдээр алагдав. Улмаар түүний дараа гарч ирсэн ерөнхий сайд Салам Ариф нь мөн л 1966 онд онгоцны ослоорноос барав. Улмаар Иракт 2 жилийн турш тогтворгүй байдалтай байж байгаад Ахмад Хасан Ал-Бакр гэгч этгээд ерөнхийлөгч болов. Харин тэрээр дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг өөрийн хамгийн итгэлтэй хүн хэмээн тооцож байсан Саддам Хусейнд өгчээ. Саддам дэд ерөнхийлөгч байх хугацаанд дотоодын тагнуул болон аюулгүй байдлын салбарыг бүрэн өөрийн хяналтандаа оруулж улс төрчид болон армийн удирдлагуудын дунд зөөлөн хүчний аргаар дарамт шахалт явуулж мөн улсынхан газрын тосны салбарыг бүхэлдэн төрийн мэдэлд авахд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Ингээд байж байтал 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Саддамын шахалтаар ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч түүний оронд Саддам өөрөө Иракийн шинэ ерөнхийлөгч болов. Саддам Хусейн төрийн эрхэнд гарсан даруйда улс орон даяар их цэвэрлэгээгээ эхлүүлж өөрийнх нь эсрэг сөрөх боломжтой бүхэл сөрөг хүчнүүдийг устгаж Иракийг цусанд будаж Иракийн их хэлмэгдүүлэлтийг эхлүүлв. Мөн тэрээр 1980 онд Иран улстай дайн зарлаж 8 жил үргэлжилсэн дайны галыг өртсөн бөгөөд түүнчлэн 1990 онд Кувейт улс руу дайрснаар Персийн булангийн дайныг эхлүүлсэн түүхтэй. Саддамын засаглал бол Ирак орны өмнөх хаад болон удирдагчдын засаглалаас эрс өөр байсан бөгөөд тэрээр өөрийн төмөр нудраг дор Ирак улсыг бүхэлдэн нэгтгэн захирч хатуу чанга удирдлагаар улс орноо базаж чадсан нэгэн. Гэвч түүний засаглал олон гэмгүй хүмүүсийн амь насыг хөнөөж мөн 2 ч удаагийн том дайныг эхлүүлжээ. Саддам нь айдасгүйдэс хардалт сэрдлэг мөн тусгай тагнуулын байгууллага дээр суурилсан улс төрийн шинэ дэглэмийг Иракт байгуулсан юм. Ийхүү Саддам Хусейн 1979 оноос 2003 оны хүртэл буюу Америк нэгдсэн улс Британий цэргийн эвсэл Иракт халдах хүртэл 24 жилийн турш тасралтгүй засагласан юм. Барууны их сүр хүч
Тэнгэрийг бүргсэн нисэх хүчний өмнө Саддамын дэглэм ганцхан сарын дотор ганхаж улмаар 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Америк нэгдсэн улсын армийнханд олцлогдож 2004 онд шүүх хурлаар орон цаазын ял авч улмаар 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу Исламын шашны нэгэн томоохон баярын өглөө түүнийг цаазалсан юм. Ингээд эцэст нь та бүхэн өнөөдрийн контентыг авах гэхийн ухаанаар өөрсдийнхөөрөө дүгнэх байх. За ямар ч тач болсон зүйлийн талаар бодит мэдээллийг та бүхэндээ хүргэж дуусгалаа. За мөн өнөөдрийн Иракийн нөхцөл байдлыг бол бид бүхэн бүгдээрээ нүдэрээ харж байгаа байх. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.